Хятадын зүүн хэсэгт уулсаар хүрээлэгдсэн хөндөд Маотанчан гэх жижиг хот байрладаг байна. Олон сая хүнтэй, хүнд хөнгөн үйлдвэрлэл хөгжсөн том мегаполис хотуудтай улсад энэ жижиг хот юугаараач онцгорхгүй хэнч энэ хотын талаар дуулаачгүй байдаг мэт сэтгэл төрж болно. Гэвч 4,000 хүн оршин суух энэ жижиг хотын талаар тэр бум гарan хүнтэй Хятадын бүх хүн мэддэг гэдэг нь хачирхалтай. Энэ хотын нэрийг л дурсах төдөд Хятадын дурын сурагч бүрийн хар хөлсөн цутгах болно гэдэг байна. Уг Маотанчан гэдэг жижиг хот руу жил бүр хэдэн мянган хүн яагаад зорчин ирдэг шалтгааныг одоо ярилцгаая. Энэ дугаарыг хичээлийн шинжил эхэлж буйтай холбогдуулан бэлтгэн хүргэж байна. Жил бүрийн 6 дугаар сард Хятадд хамгийн өндөр зэрэглэлийн аюулгүй байдлыг хангасан өндөр зохион байгуулалттай хамгийн олон тооны сурагчид болон тэдний эцэг эхчүүдийн догтлон хүлээдэг нэгэн үйл явдал болдог. Тэдгээр өдрүүдэд зам хааж ямар нэгэн с 'жиг бүхий радио долгион илрүүлэх зорилготой машин болон дронч гудамжаар нисэж хэдэн сая цагдаа хууль хүчнийхэн хотуудаар хамгаалтад гардаг байна. Энэ бүхэн Гаокао буюу бүх Хятадын эсэлтийн шалгалтын үед болдог юм. Шалгалт болохоос сарын өмнөөс нийгэм тэр чигтээ бэлэн байдал шилждэг гэхэд нэх буруутахгүй. Сурагчдад шалгалтаа өгөхт нь садаа уушруулж болох бүхий л үйл ажиллагааг зогсоодог байна. Үүнд жишээ нь дуу чимээ ихтэй засварын ажил, барилгын ажил, эсвэл задгаа талбайд зохиогдох тоглолт арга хэмжээ гэх мэт. Шалгалт өгөх орчинд нь хүүхдэд дасгах гэж шалгалт авах газрын ойр орчинд нь эцэг эх нь хэд хоногор байр зочид буудал түрээсэлж амьдарцгаадаг гэжээ. Энэ үеэр мөн бурханд үл итгэгч Хэмбугач гэсэн хүүхдийнхээ шалгалтанд зориулж сүмхийд орж хэдэн мянган юанч зарцуулахаас татгалздаг байна. Харин охтууд шалгалтаа амжилттай өгөхөд нь садаа болохгүй гэж тусгай эм ууж сарын тэмдгээ ирэх хугацааг нь хойшлуулдаг гэв. Ингэж Хятад хүүхэд бүр өөрсдийн амьдралын хамгийн том шалгалтад бэлддэг юм. Гаокао шалгалтыг амжилттай өгч улсдаа дээгүүр орох сургуульд элсэж чадаагүй бол сайхан амьдралын талаар мөрөөдөж хэрэггүй гэдэг. Ер нь бол энэ шалгалт Хятад хүнийг ирээдүйд сайхан амьдарч үнэтэй машинаар тансаг орон сууц руугаа явах уу эсвэл будаа тарьж үйлдвэрт 15 цаг ажиллан тарчиг нэгэн байх уу гэдгийг шийддэг гэхэд нэг их хэлсдэггүй. Хятадын жирийн нэгэн тосгоны бололцоо тааруу айлын хүүхэд энэ шалгалтыг амжилттай өгснөр амьдрал нь сайн тал руугаа тэр чигтээ өөрчлөгдөж болдог хамгийн шудраг зүйлсийн нэг гэдэгт бол Хятад хүн бүр энэ шалгалтаар өндөр оноо авахар хичээх нь аргагүй юм. Жил бүр энэ шалгалтаар 10 сая Хятад хүний хувьд заяаг 2-3 өдөрт тодорхойлцдог гэжээ. Шалгалтад Хятад хэл, математик, ямар нэгэн гадаад хэлийг сонголтоор мөн өөр 2 хичээлийг сонголтоор гээд нийт 5 хичээлээр өгдөг юм. Гаокаогийн хамгийн дээд оноог 750 оноо байдаг гэдэг ба энэ шалгалт бий болсон 70 гаруй жилийн хугацаанд 700-аас дээш оноог цөөхөн хэдхэн хүүхэд авч чадсан байна. Харин бүх цаг үеийн хамгийн өндөр оноо болох 730 оноог Гуанси мужийн сурагч Янг Чэнью авсан байдаг. Шалгалтад өндөр оноо авсан сурагчид өөрсдийн амьдардаг мужидаа хормын дотор л жинхэнэ од болж тэдний зурагтаа нийтлэл сонин сэтгүүл сайтууд дээр гарч ээж аваас нь ч телевизээс ярилцлага авч ийм мундаг хүүхэд өсгсөнд нь талархан бахархдаг гэжээ. Харин улсынхан шилдэг их сургуулиуд өндөр оноо авсан сурагчдыг эгнээндээ элсүүлэхийн төлөө хоорондоо өрсөлддөг байна. Гаокао жинхэнэ утгаараа хүүхдүүдэд сайхан амьдралын тасалбар өгдөг учраас энэ шалгалтыг ч дагаад түүнд бэлтгэх хэдэн зуун саяын бизнесүүд хөгжих үндэс болсон юм. Улсын сургуулиудаас гадна хэдэн мянган хувийн ахлах сургуулиуд таны хүүхдийг бид гоц ухаантан болгоод Гаокаод өндөр оноо ахуулна хэмээн амлаж үе таалгаа нээдэг байна. Хятад сурагчид 9 дугаар ангиа төгсөөд шалгалт өгч хэрвээ давж чадвал ахлах сургуульд элсэж алдарт Гаокаод бэлдэж эхэлдэг бол шалгалтаа давж чадаагүй нь коллежид орж автоматар Хятадын нийгмийн 2 дугаар зэрэглэлийн нийгэм болдог юм. Тэнд боловсролын зэрэглэл маш чухал бөгөөд хэрвээ улсдаа тэргүүлэх хэмжээний их сургууль төгссөн нэгэн бол тэр сургуулийнхаа нэрийг л хэлэхэд эргэн тойрны хүмүүсийн танд хандлага эрс өөрчлөгддөг гэв. Та бүхэнд чанартай пажаманы Kigumi брендийг санал болгож байна. Бичлэгийн доор үлдээсэн вебсайтаар зочилж таалагдсан амьтдын пажамагаа 24 цагийн дотор хүргүүлэн аваарай. Мөн одоогоор 2 дээр нэмэх нэг гэсэн урамшуулал зарласан байгаа юм байна.
Хятадын Хибэ мужийн нэгэн жижиг хотод хиншүү гих ахлах сургуулийн үйл ажиллагаа явуулдаг нь Гаокаод хүүхэд бэлддэг хамгийн алдартай сургуулиудын нэг юм. Энэ сургуульд өөрийн 5 цагаас эхлэн оройн 22 цаг хүртэл сурагчдыг жинхэнэ утгаар нь хичээлээр зоддог бөгөөд сурагчдад өөрсдийн мэдлийн 1 минут ч байдаггүй гэхэд болно. Тэдний хизээ идэх, хизээ уух, унтах, усанд орох, бие засах нь хүртэл нарийн хуваарийн дагуу зохицуулагдсан байх ба хагас цэрэгчлэлтийн дэглэмтэй, дотор байртай гадаад орчноос бүрэн тусгаарчилсан сургууль юм. Сурлагаас гадна энэ сургуульд сурагчдын дэг журам хүртэл нийт дүнд нь нөлөөлдөг. Энэ сургуулийн дүрм журам маш хатуу чанга гэгддэг бөгөөд юм хийлгүй суух, хоорондоо хит найзлах, нөхөрлөх зэрэгтэн ч хориг тавьдаг гэв. Иймэрхүү сургуулиудад ихэвчлэн болдогчлон хэн шуй сургуульд ч гэсэн сурагчид амь нэгүтгэгч хэрэгүүд мэрсэр гардаг байна. Гэвч нэг ч эцэг эхийг энэ бүхэн айлгадаггүй ба өөрсдөө л сул доройдоо ийм зүйл хийж байна гэдэг юм. Дээр дурдсан шиг 2 хэрэг 2014 онд дараалан гарч 2 хүүхэд сайн дураараа өндрөөс үсэрч амиа алдсан гэдэг. Харин энэ үйл явдалд хинч төдийлөн цочирдоогүй ба цонхонд нь хаалтууд хийснээр асуудлыг шийджээ. Харин бичлэгийн хамгийн ихэнд дурддагддаг Мавтанчан сургууль ихэвчлэн Гаокаод өмнө нь унсан хүүхдүүд архин шалгалтанд орох гэж бэлтгэн сурдаг сургууль юм. Мавтанчан хиншүүгээс дутхааргүй дэг жаягтай хатуу сургууль бөгөөд нийт төгсөгчдийнх нь 90% нь өнөөх шалгалтандаа тэнцдэг байна. Харин уг сургууль орших анхуу мужийн хувьд нийт шалгалт өгөгчдийн амжилтын хувь нь ердөө л 30% хүрдэг юм. Мавтанчаныг хүмүүс бүх талаараа сургууль гэхээсээ илүү цэргийн ангитай юм уу, шороntойч төстэй гэдэг. Энд ч гэсэн хэн шуй сургууль шиг өдөрт 15-аас 16 цаг хичээлээр нүүддэг байна. Хүүхдүүдийг сатааруулах зүйл байлгахгүй тулд сурагчдын амьдардаг өрөөнүүдэд тог байхгүй. Тэнд зөвхөн унтахаар орох үедээ л орох тул тогч хэрэггүй гэжээ. Сурагчид 7 хоногт 1 өдөр буюу нэм гарагт эцэг эхтэйг уулзч болох ба тэр нь ердөө л 3 цаг. Харуул хамгаалалт нь ямар сайндаа л шоронг санагдуулдаг тул зөвхөн сурагчид ч биш багш нар нь хүртэл энд маш өндөр стресс дарамт мэдэрдэг байна. Багшийн хариуцж авсан ангийнхан хэрвээ шалгалтаа муу өгөх юм бол тэр багш шууд хаалгаддаг. Харин эсрэгээр амжилттай багш нарт маш өндөр цалин урамшуул өгдөг. Мавтанчан мэтийн сургуульд ажиллах нь жирийн сургуульд ажиллахаас өндөр цалин авдагч. Дээрээс нь сурагч нь Бээжингийн их сургуульд илсэх юм бол сурагч бүрийнхээ тоогоор нэмэлт мөнгөний шагнал авдаг байна. Тэгэхээр багш өөрийн тэртээ тэргүй өндөр цалингаа хэд нуглаач авчирдаг гэв. Ийм сургалтын арга барил шалгалтын систем нь хальт харвал төгс мэт бодогдож байж болох юм. Эцэг эхчүүд багш нар төр засаг гэд бүгд л үнээс хожиж байгаа мэт боловч нэг талаараа Гаокао шалгалт огтос сайхан зүйл биш байж бас болно. Тэр дундаа хүний эрх, хүүхдийн эрх гэх мэт ихээр ярьдаг барууныханд энэ бол том цочрол авчирдаг. Гаокао хэдий хэрэгтэй зүйлч гэсэн энэ талаар бас хит тууширч түүний сул талуудыг нь өгөөсгөж болохгүй. Шалгалт өгсөн хүмүүс хожим хэлэхдээ шалгалт нь өөрөө тийм амар байгаагүй. Харин наан бэлдэх явц болон эцэг их багш нар гээд нийгмээс ирэх дарамт шахалтууд нь хамгийн хэцүү байсан гэжээ. Шалгалтанд бэлдэж байхдаа дарамтыг нь дийлэхгүй амиа өгөхөөс гадна Гаокаогийн дүн гарах үед ч амиа өгөх үзэгдэл ихээр гардаг байна. Учир нь шалгалтаа давж чадаагүй бол шилдэг биш юм а гэхэд өөр ямар ч сургуульд энэ хөхтөг авахгүй. Шалгалтын эргэн тойрондох нийгмийн дарамт шахалт маш их тул зарим хүүхдүүд бусдад талдаж хүний амьд ч хүрч их сургууль биш шорон руу явдаг тохиолдлууч мэрсэр гардаг гэв. 2000-ад оны эхээр нэгэн хүү ээж нь Гаокаод бэлд гэж эцэс төгсгөлгүй дарамтснаар хүү ээжийнхээ амьд төрж байсан аимшигт хэрэгч гарч байлаа. Амь нэгүтгэх болон бусдад талдах нь хятадууд Гаокаогоос болж амьдралаа алддаг цор ганц шалтгаанууд биш юм. Шалгалтанд хуулаад эсвэл хуулах гэд баригдах юм бол 20 ялч хүртэл авдаг байна. Хамгийн ихдээ 7 жилийн ял авдаг ба энэ нь зөвхөн хүүхдэд тохиолддог хэрэг биш юм. 2008 онд 8 эцэг их болон багш нар хувилдаж сурагчдад хуулах боломж олгож зөв хариултуудыг нь чихвчээр хэлж өгч байсан нь баригдаж 3-аас 6 жилийн хорих ялуудаар тус бүр шийтгүүлжээ. Шалгалтыг хуурах үйлдэлүүд нь баригдахад хэдийгээр тэд хорих ял авдагч саяны энэ хэрэг цор ганц хэрэг биш бөгөөд жил бүр шахууд тодорхой төвшөнд ийм хуурам эхлэх хуулахыг оролдох гэх мэт хэрэгүүд гарсаар байдаг юм. Хэдий шалгалт авах үеийн нийт хятадын хотуудын байр байдал нь баярын өөр амьсгалтай мэт байгаа ч шалгалт явагддаг 6 дугаар сарыг тэд хар 6 дугаар сар гэж нэрлэдэг байна. Сүүлийн жилүүдэд боломжтой айлын хүүхдүүд Гаокао шалгалтыг өгөх хүсэлгүй болж байгаа бөгөөд тэд сайн чанартай төлбөртэй хувийн их сургуульд илсэх юм уу? Гадаадын ихтэйд сургуулиудад сурахыг илүүд үзэж байгаа нь Гаокаод бэлтгэх дарамт шахалтаас залхасных гэж тайлбарладаг.
Гаокао бол олон сая хүнийг бүх эргэлзээд тэнэгэлзээгээ хайж өөрийн бүх цаг хугацаа мөнгө эд баялгаа зарцуулах цор ганц шалтгаан болдог нь өндөр онооны төлөө бөгөөд харин өндөр оноо авч шилдэг их сургуульд илсэн боловсрал эзэмшиж төгснөр төр засгийн түнд сайн сайхан ирээдүй баталж чаддагт энэ шалгалтын бүх хүч байгаа юм. Харин зарим улс оронд ийм боломж байдаг билүү? Тэгэхээр юм бүхэн хоёр талтай шиг хүн бүрийг сайн сайхан амьдрал хүргэж болдог шалгалт эсэргээр олон сая хүүхдийн айц дагуулсан дарамт шахалт болж хүүхэд насыг нь чуулгалдаг гэжээ. Энэ хүрээд манай өнөөдрийн бичлэг төгсөж байна. Та бүхэн сэтгэлдээ бусдаагаа хуваалцаарай. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзах болно. Баяр таа.